Тэсмийн хангажгийн гадна дээрээс би байгалийн баттог нисэн авч зүүн болцны баттогын ойдод удааны батагийн дом бутуан авдаа. За энэ хамтын дом за 10 секундээс хамтнаа амттай өгсөн гэдэг. Ийм хүмүүс би боногийн өгчөө нойлсныг нь зарж нууцнараа ихэр ойлгохгүй дайраад. Нэг ихч үзээ. Даасан бол бас сисоноофос ташуур нэг ч өгөө. Та нар бичлэгээ хараа. Ташуур ядаж нэгээс хоёроо өгөхтэй. За гадны өгсөн сүрээ олж өгөх ёстой. Нэгээс хөрөөдөө өгөхөд л ав. Гадны бичлэг үзээрэй. Ажаагийн секунд 13 секунд батовчод ялгаагүй. Тэгээд ингээд ажаагийн 9 хоног өгдөө. Болж гэнэ. За тиймэр хангажгийн гадны байгалийн батовч хоёр гуравдугаар байрын төлөө тэмцсэн байна. Нэгдүгээр байрыг Батагийн даваасан 30 хоног гаргаад ирсэн. Өдрөөс содоо дөрөвдүгээр байраар гараад ирсэн. Зүүнхойн Дэв батууд 5 дугаар байраар гараад ирсэн. Энэ хоёр өдрийн мэдээ ойлголоо. За одоо 2 гуравдугаар байрын төлөө 3 дасгалжуулсан 2 аврагад үчин байна. Тийм доо өстэй. Энэ доосны ийм асуудал байгаа. Сайхан Батагийн даваасан боо аймгийн аврагад үчин би болцлаа гэслээ. Бүгдээрээ сайхан ингээд дүрмжир одоо ингээд бас нэг маргалцсан гэсэн мэдээ гардаг болчихлоо. За. Гурван дасгал хоёр аврагад туснаа шүүрээ. Доо яваа. Хэмдэрэж буухгүй байхгүй хөл ташуураа чи. Зоёр юм. Баас уудад. Отроо. Тоноорн цохол. Баяр хэмжээ. Батагийн даваасан боо Монгол Улсын урмалчин Батагийн хөө даваасан боо болж байна. 8 аваргаар байгаль өгтөө Батаг толлоо. Улсамгийн дэсмийн 2 дугаар Бал гэж бал. 1 дугаар За мань бас улсын урмалчин байгалийн хөө Батагт аймгийн аваргаад өчний болцлонглоо баяр хүргэе. За томоохгүй бас шагнал эдгээр мадгаа юугаад дөрвөлж дэшо хадвандаа мэддэг амжилтыг мэддэг цалиг нь олох болно. За манай эмэгт ингээд 3 дахь болцлоор хангаж байгаа хэмжээ. Марантамбатар зөв хангажгийн галдуу байгалийн Батагт тагсан аваад. За нөгөө хоёр долооны яасан бэ? За ташуурууд яасан бэ гэж. Шингэн аврагнаас засаараа 5 доосын адууч яасан бэ? 4 доосон. Урд 3 дорч гэсэн тийм. Бүгднээс. Одоо ингэ анх төтрүүлж байгаа. Даасан баг. За Батагийн даваасан буу бас шансан өндөртэй адуучин байсан. Монгол Улсын баруун хэсгийн 4-р байр, аймгийн аваргын 3-р байр эзэлсэн бас шигдэг адуучин. За Монгол Улсын аварга малчин Батагийн хүү аймгийн аварга адуучин даваасан бууллаа баяр хүргэе. За 2-р байранд Монгол Улсын аварга малчин байгалийн хүү Батаг. За сумандаа 2 удаа дөрвөлж аймагт 23 онд аймгийн 3-р байр, 24 оны аймгийн 2-р байр, 25 оны аймгийн 2-р байрын шагналаар болцлоор аймгийн аваргаад очин боллоо баяр хүргэе. Улс аймгийн 8 дахь аварга болж байна. За 3-р байранд Хангажгийн галдуу аймгийн аваргаад очин байгаа. Одоогоор улс аймгийнхаа чансаагаар бол нэгдэж байгаа. Монгол Улсын баруун хэсгийн 3-р байр нийслэлийн аварга шалруулах адуучин тэмцээний 4-р байр
сая Хилсумда төрүүлсэн мөн одоо энэ улс аймгийнхаа аврагшил уруулгад 40 тэмцээнд 3 дугаар байр эзэллээ. За баяр хүргэе. За 4 дугаар байранд Өлгийн сумын Ноостын Чулуунбат гэдэг залуу 4-р хайранд залруулаа. Инхүүдээ Монгол Улсын баруун хэсгийн аврагшил уруулах хатуучин тэмцээнд оролцох хэрэгтэй боллоо. За 5-р хайранд Зүүнгөр сумын Дэвбат толох 5-р хайранд орсон байна. Баяр хүргэе. Монгол Улсын баруун хэсгийн аврагшил уруулах хатуучин тэмцээнд оролцох хэрэгтэй боллоо. За энэ ташрамны зүйлийг хэлэхэд Улс аймгийн дамгын газар болон биеийн тамирын газар за мөн Улс аймгийн адууштай холбооны хэрэгүүнүүд сумуудын холбооны тэргүүнүүд хамтран ажиллаад өгвөл Монгол Улсын баруун хэсгийн авраг шалруулах хатуучин тэмцээнийг Улс аймагтай хийх бүрэн боломж байгаа. Баруун даваа аймгийнхаа аврагыг хийвэл улсын хэмжээнд улсын бүсийг хийсэн бас аймаг болж тодорхой юм аа. За тэрийг хэлэхэд бас таатай байна. За шагналаа гардуулъя. 5-р байрын байраас эхлэв. За 5-р байрын. За 5-р байрыг 24 оны аймгийн аврал Ламжавын тогтох хоёрын аав Ламжав ах маань энэхүү тэмцээнийг ирж бас шүүлтэн дээр хашаа ороо ачилж маш их тусдсан боллоо. Энэхүү ахаараа 5-р байрын шагналыг энэхүүд бас баярлалаа талархснаа илэрхийлье. За өргөмжил эрхэм хүндэт Дэвбат толгоноо Монгол адууны үсэл уламжлалыг түгээн дэлгэрүүлж авахалсан ба ур чадвараараа бусдыгаа манлайлан 2025 оны аймгийн авраг шалруулах адуучин тэмцээнд оролцож 5-р байранд шалгарсан тул хүрэлэн медаль мөнгөний шагналаар шагналваа. Танд спортын өндөр амжилтыг хүсье. Улс аймгийн адууштай холбооны тэргүүн Эс ядамжав Улс аймгийн адууштай холбооны нарийн бичгийн дарга өө уцэр гэжээ. За баяр хүргэе. За Ламжавын Ламжав ах маань за таяг тогтцоо дурга хашаараа тогтцоо за атуучид ийшээ тогтцоод байж шүү За ихэнх хүндэт Чулуунбатнаа Монгол адууны үсэлийг уламжлалыг түгээн дэлгэрүүлж авахалсан ба ур чадвараараа бусдыгаа манлайлан 2025 оны аймгийн авраг шалруулах адуучин тэмцээнд оролцож 4-р байранд шалгарсан тул хүрэлэн медаль мөнгөний шагналаар шагналваа. Танд спортын өндөр амжилтыг хүсье. Улс аймгийн адууштай холбооны тэргүүн Эс ядамжав гэжээ. За баяр хүргэе. Аймгийн алдар туяач Даваагийн Бадарч ах маань шагналыг гардуулж байна. Düşe kes indi yere. 인제 혹시 또 때마다 하셔라. За баяр хүргэе. Тийш камерлар харж байгаа. За 3-р байрыг Галинда. Ядамжав болохоор энгийн дурсан яаж вэ? Ан
нэг аваачаа. Тэгээд дахиад чамд. За Монгол улсын авраг малчин Шинхэн аймгийн аврагын аав Батахмаа Сангажовын галны аврагын шагналыг өгөхөөр болжээ. За Саагалны авраг зогсож байгаа зураг авахлаараа. За тэгэхээр улс аймгийн нэрийг Чиндрээс өндөр тавьж байгаа аврагд үүсэж байгаа. За наашаар зогсоор. За. Чи ийшээ очиж байна. За галена ийшээ зогсчих. Нашиг нэрэл хооч нэрэл зогсчих. Адочта. Адоч артап нэрэл зогсчих. За аймгийн аврагын 2 дугаар байр байгалийн Батбат аврагыг. За надад За Шинхэн аймгийн аврагын бодлыг хангасан байгалийн Улс аймгийн 8 дахь авраг болж байгаа. Эрхэм гүндэт Вэ Батбатtanаа Монгол одооны өвсөлийн уламжлалыг түгээн дэлгэрүүлж авахсан ба урьд чадвараа Ултайгаа манлаад 2025 оны аймгийн авраг шалгуулалт хадуучин дэвтэнд оролцож дэд байранд залгасан бол Монгол медаль мөнгөн шагналаар шагнаваа. Танд спортын өндөр ажил амжилтыг хүсье. Улс аймгийн хадуучтай холбоо гарах хийс ядамж өгчээ. Миний утсаар дарж байна. Өнөө долгоог үлдэх болсон. Болоо. Хоёр гэж Женевер гэж. Өнхөө 2020 оны аймгийн авраг шалгуулалт хадуучин тэмцээнийг хувийн зүгээс аймгийн алдар туяач автоомгны зөв Улдагчаагийн Батбатын ахмад 1-р байрын шагналыг өгөхөөр болсон байна. Бас хувийн зүгээс адуу бэлгэлж байна. За эрхэм гүндэт бэ даваа самбуу танаа Монгол адууны өвсөйл уламжлалыг түгээн дэлгэрүүлж авгаалсан ба ур чадвараараа бусдыгаа манлайлан 2025 оны аймгийн авраг шалгуулалт хадуучин тэмцээнд оролцож тэргүүн байранд шалгасанд бол аймгийн авраг цол тэмдэг алтан медаль мөнгөн шагналаар шагнаваа. Танд спортын өндөр амжилтыг хүсье. Улс аймгийн хадуучтай холбооны дарга эс ядамжав Улс аймгийн хадуучтай холбооны нарийн бичгийн дарга Өө Цэрэг гэжээ. Гого дараа. За та хоёр зогсчих. За Батбатын ахмад хувийн зүгээс Би тэгээд хэлээ шүү дээ ийшээ орчихоо. Натаа зэрэгсэл өрлөө хараа. Энэ танаг. за ахмад алтан медаль Монгол авраг хадуучин малаарэ. за жоохон зураг даруул шүү. Жоохон зураг. Ийш арч. За медаль харуулаарай. Медаль. За таа шаштах. За дардаа. За
За аймгийн аваргын энгийн дэмдэг тууцыг улс аймгийн ядуучтай холбооны тэргүүн Монгол улсын аварга дуучин аймгийн алдар туяач спортын мастер Самбуугийн ядамжаа тэргүүн маань тууж өгнө. За ингээд улс аймгийн аймагт адууны соёл хөгжиж бас түгээн дэлгэрүүлж адуучдыг алдаршуулах төлөвлөлтөнд ядамжаа тэргүүн маань насан туршдаа зүтгэж байна да. Тэгээд сайхан адуучдыг алдаршуулаад сайн өдөр Монгол улсын аваргачин Батагийн хүү аймгийн аварга дуучин Таваасанбуу хэлдүүд гаралаа. За улс аймгийн Одоо тусмын аварга аймгийн За таяг доктор. За араас нь 5 адуучин доктор. За иргэжил яг энэ газар дахиад аймгийн аварга адуучныг зохион байгуулахар болно шүү. Жигүүл Таваасанбуу. За Дараа жилийн аймгийн аваргыг Таваасанбуу адуугаар яг л энэ дэнчдэр хийгнэ. За Шилжээ явтамаа хүртэж явлаа. За таашаараа. 4 жил медаль бүхэн багтахгүй шүү. За 5 адуучин тавуудаа зогсороо. Тавуудаа. За тавуудаа зогсоод дахиад бөөндөө зогсон. Улаанхуйсгийн 8 дугаар багийн Батагийн Таваасанбуу гэдэг маань тэмцээн маш сайхан боллоо. Төрүүлсэндээ маш баяртай байна. Ямар том амжилтууд гаргаж явв. 23 он аймгийн аваргын 3-д орж ирсэн. 24 онд улсын бисийн 4-д орж ирсэн. Сумдаа 2 удаа 3-д орсон. Тиймэрхүү амжилттай байгаа. Тэмцээн маш сайхан боллоо. Өсөлт маш мундаг чанга байлаа. Тэгээд энэ сайхан залуучууд төрүүлж аймгийн аварга болсонтой маш их баяртай байна. За баярлалаа. Тэгээд намайг улс аймгийн төсөм хараад Монгол улсын аварга малчин байгалийн сүмэн алдарт уяач бодогдох залуу байна. Би ингээ 3 дахь жилээ орлоо тий. 23 онд 3 дугаар орнод 24 онд 2 дугаар орнд энэ жил бас ингээ 2 дугаар орнд орж байна. Өмнөдөө 2 төрөлсөн багшлах шургуулалтын 10-д орсон. Иймэрхүү амжилттай. Би нэг 13 дээр тагаас нь тэгээд одоо малтай яаж ирсэн. Тэгээд одоо ингээд мөрөө яа ахын ороод ингээд явж байна. Тэгээд тусал дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа. Андаа болно. Төрөлсөн аав ээжтэй бүх хүмүүстээ баярлалаа. Батлаар аймгийн аваргаас болдог адуучин болж байна. Тий аймгийн аварга боллоо. Үнэхээр баяртай байна. За баярлалаа. За баярлалаа. За телевизээ энэ аялал хийсэн. За тэгээд улс аймгийн 2025 оны аймгийн аварга шалгаруулах адуучин тэмцээн сайхан зохион байгуулагдаж улс аймгийн адуучтай холбоо Монголын улс аймгийн спорт хороо игээд хамтраад их сайхан аймгийнхаа адуучин тэмцээнийг хийлээ. Тэгээд энэ адуучдыг уяачдыг болон энэ Монголын мөртний өв соёлыг хадгалж тааж яваа адуучин залуучууд болон адуучдыг дэмжиж ажиллаж байгаа бүх ажилчдын хүмүүстээ бүгд нь баяр хүргэе. Тэгээд би бас энэ адууныхаа өв соёлыг дэмжиж явдаг учраас энэ төрүүлсэн аймгийн аварга дуучин Батагийн Таваасанбууд бас өөрийнхөө хувийнхаа хуваараа нэг адуу илгэлж байгаамаа төрүүлж байгаа. Тэгээд хойш бас адуучдыг бас дэмжиж бас ажиллахыг бас хамтран ажиллахыг бас уриалж байна. Энэ бүх малчид иргэд адуучдын тиймэрхүү байна. За баярлалаа. Та нарынхаа бас улс аймгийн телевизийн хамтран ажиллаж байгаа залуучдад бас ажлын өндөр амжилт хүсье. Цааш бас олон баяр наадам болон адуучд бүхэл манай улсын мэдээллийг дамжуулж олон нийтэд хүргэж яваа тангидын ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За баярлалаа. За би улс аймгийн төсөм санааж яваад манай аймгийн аварга дуучин. Тий, өнөөдөр сайхан эдрийнхээ ах усны аймгийн
орны 19 сумын шил 5 долооч дурлаа урдрлаа. Баяртай. Тэгээ ер нь юу шургаанд явсан цаг гэвэл 22 оноос хойш шургаанд явж эхэлсэн. Өнөөдрийн хүртэл ингээ 25 он 3 жил сайхан явж. Би 2022 онд 2 дугаар айлд орж ирсэн. Өнгөрсөн жил улсын аварга шалрах хатууштай тэмцээнд уулын төрөлхөөр медаль авч ирсэн. Тэгээ 25 онд баруун бүсийнхаа баруун тавын аваргатай 3 дугаар айлд орж ирсэн. Минь энэ их өнгөрсөн аврын 4 сард нийлээ аварга шалрах хатууштай тэмцээнд 4 дугаар айлд орсон. За тэмцээн зохион байгуулалт юм байна. Оо зохион байгуулалт сайхан боллоо. Бүгд ард түмний нүүдэн дээр ил сагаан сайхан шудраг тэмцээн болж өндөрлөө. Нийтдээ энэ тэмцээний зохион байгуулалтнууд адвч болгоныхаа тэргэн бол нарийн хүчин даргатай тэгээд аялын өндөр амжилт хүсье гэж. За баярлалаа амжилт хүсье. За баярлалаа. Би Ус аймаг Илгэн сумын Ноостын Чулууматиктэйг залаад очив. За аймгийн аврагт 3 дугаар айлын шалгарлаа. Сэлгэл хэрэг 4 дугаар. Оо сэтгэл машин дээр нөө. Хэдэн жил адуу малтын очиж байна. Оо тэгээд кишээс гараад шүтэн адам алт шүтэн нотолцоод. Өөрөөр нэг 2 жил явж адуучинд. Амжилт гайгүй. Амжилт байгаа нэг 4-5 орсон. Тий. Нөөдлөө сумынхаа аврагт 3-д ороод энэ жил 2-т орсон. За өнөөдрийн тэмцээн зохион байгуулалт юу? Зохион байгуулалт гоё боллоо. Сайхан боллоо. Кэрэл маргаангүй. Тий. За тэгээд одоо баярсан талсан сэтгэлээ хэлбэрээ. За тэгээд намайг дэмж төш явдаг аав ээж ах дүү найз нөхөд Илгэн сумын тамгын газрын бүдээд баярлаа дэмжсэн. За баярлалаа. Шиг амжилт хүсье. За баярлалаа. Тэмцээн өнөөдөр Улс аймгийн адууштай болов. За өнөөдөр Улс аймгийн аврах шалгаруулах 25 оны адуушин тэмцээнийг сайхан өргөн дэлгэр зохион байгууллаа. За нийтдээ нэг 79 адууч нь оролцлоо. 17 сумын 79 адууч нь оролцлоо. Адуучдын ур чадварыг бай. Адуучдын ур чадвар мэдээж өдрөөс өдөрт жилээс жил чангарч байгаа. Манай Улс аймаг бол улсын аварга зохион байгуулснаас хойш аймагуудынхаа бишиг хийгээд сумуудынхаа аваргыг хийгээд тэгээд минь бооцол шургаанууд олон зохиогч байгаа учраас адуучдын ур чадвар бол сайн нэмэгдсэн байна. Яг сумуудын аврагаас ирэх авсан адуучд оролцсон юм байна. Сумуудын аваргаас эхний 5 дорсон адуучид иргэдээ ирж оролцлоо. Энэ дээрээс 8 адууч өөрсдөө адуу малыг оруулцуулаад улаан гомсомоос оролцлоо. Тий. Адуугаараа оролцлоо. Шүүлт дөрмийн үед аймгийн адууч 7 оны тэргүүний ядамж авах. За мөн аймгийн адууч 7 оны нарийн бичих Батцорог. За миний би дөрвөө шүүлээ. За аль болох Монгол адууч 7 оны дөрмийн дагуу тэмцээнийг бас шударгаар шүүхийг хичээлээ. Тэгээд шүүл бол сайхан боллоо. Адуучдтай хамт одоо улсын аврагт байж байгаа юм байна. Тий, мэдээж улсын аваргын эрхийг авсан Улаан гомсомын адууч нь Батагийн даваа самбууд бас улсын аврагтаа амжилттай оролцохыг бишээрэй. За тэгээд мөн эхний 3-5 дорсон адуучтаас бас мөн улсын бишийн эрх хүлээгч байгаа. Мөн 26 оны улсын баруун бишийг Улс аймаг авч хийхээр болж байгаа. За газар нь бол харааханда тодорхойгүй авч байна. Өмнө гуйсан бас авч хийхийг санал тавьчихсан байгаа. Мэдээж бас аваа хийх юм бол том тэмцээнийг бас шудраг сайхан хийхийг хичээж байгаа. Улс аймгийн баруун биш 5 аймгийн дунд бас том сайхан тэмцээн болдог. За баярлалаа. За баярлалаа. Улсчуу сайтын ажилтнаа бүхэнд бас ирж ийм сайхан тэмцээнийг бас бичлэг хийж бас залуучууд бас гоё бичлэгтэй зургтай үлдээж агаад талархал илэрхийлье.